Улсын хэмжээнд дутагдaltaй байгаа 51 мянган тонн өвс тэжээлийг Оросын албаны улсаас импортоор оруулж ирэхэд зориулж нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. За энэ ажлыг гүйцэтгэх КЭР 34 аж ахуй нэгж шалгаран хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулад байна. Гайл нутагт шилжүүлнэ гэдэг бол одоо ялангуяа энэ хөдөө аж ахуй салбарт ажиллаж байгаа фермийн аж ахуй эрхэлж байгаа. За дээрээс нь малчдад одоо хэрэгтэй ажил боллоо гэдгээ бол айгүй олон компани өдөрлөгүүд бас талархаж хэлж байгаа шүү. Та нарын хувьд бүр даваа талтай. Төрөөс мөнгө аваад тэгээд дээрээс нь гайл нутагт жилүүлүүлээд авч байгаа шүү. 51 мянган тонн тэжээл гэдэг бол маш их хэмжээний тэжээл. Тэгээд тэр маань малчд дээр одоо хэмжүүнээр үнээр очиод та нарт баярлалаа, бидэнд баярлалаа гэж хэлж ивэл одоо маш сайн байна. Гайл болон нэмэгцэн өртгийн албан татвараас чөлөөлсөн хуулийн хүрээнд малчдын гар дээр өвс тэжээл хямд үнээр очих боломжийг төр шийдсэн. Ингэснээр малчдын авдаг гол тэжээлийн нэг болох хэвэг Улаанбаатарт 1 кг нь 520 төгрөгөөр зарагдаж байсан бол малчдад хамгийн ойр сумын төвд арилжаалах үн 400-аас 420 төгрөг болж буурсан. За өвс тэжээл оруулж ирэх ажлыг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуй нэгжүүд яамтай хийсэн бодлогын гэрээний хүрээнд малчдад хямд үнээр тэжээлийг худалдаалж байна. За энэ Баян-Улгийн аймгийн бүх сумуудаар борлуулалтаа одоо хийгээд эхэлсэн, түгээлдэг бол эхэлсэн байгаа. За одоо 1000 тонн дээр бол захиалгүй хөсөн тэр нь бол эхнээс нь бол орж ирж байгаа. Тий одоо манайх өдөө аж ахуй яамтай 1500 орчим тонн малын тэжээл оруулах гэрээтэй байгаа. Одоогийн байдлаар нэг 300-400 орчим тонн тэжээл оруулсан. Энийг өөрөнгө Баян-Улгийн аймгийн мал үйлчлэлт хүндэрсэн сумдад малчдад борлуулах юм зорилготой. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа өвөл хаврыг үнэтэй давын аяны хүрээнд Баян-Улгийн Увс Завхан Хөвсгөл Төв Баян хонгор Өвөр хангаа Хинти Булган Орхон аймагуудад тэжээлийн худалдаа эхэлсэн.